үүднээс эхлээд орж ирэхдээ хамгийн ихэнд 5 м сэргэх аршаан 38 градус. Чулууны дээдлээс ингэж оргилсан. Оргилж. Ингээд доош нь. За бөөр болохоор баруун зүүн гэдэг ингээ хоёр аршаан байж байгаа. За энд нэг нь энд ингээд байж байна. За энэ хоёр одоо аршаанаас бол холиод уух ёстой гэж эмчнэр хэлж байсан. Тэгээд за энд болохоор одоо ингээд хамар цаахан талд нь ингэж харагдаж байна. За 58 градус. Таарад имддэг гол хүний мэдрэлээ эрхтнүүдийн шүүд ингээд харж байгаа чинь тийм. За заахан цаашаа ингээд энэ болохоор тарих нуус гэсэн аршаан харагдаж байна. За буцаад одоо энэ модон замаараа дээшээ ингээд өгсөе. За энэ ингээд өгсөн үү энэ дээр модон зам ингээд 3 замын уулзуурын хажуу талд энэ хүйс гэсэн аршаан байж байна. Энэ цаахан талд энэ ингээ хэлбэрийг ингээ хараад байхад бас их сонин. Яг ингээд хүний нарийн бүдүүн гидсний энэ хэлбэртэй энэ ингээд ийм ховл ус гэж ийшээ ингээд урссан байх ч тий. За тэгээд эмчнэрийн гол зөвлөж байгаа зүйл бол энэ бүх аршаануудыг дандаа одоо мэддэг энэ аршаануудаа судалсан эмчийн заавраар заавал ууж хэрэглэх яаж хэрэглэх заавраар хэрэглэх гэдэг юм байлаа. Тэгэхгүй бол одоо янз бүрийн амд амтсан одоо цуурхалж байдаг юм хүн болон өөрөөхөөр амд амтсан юм маягаар ингэж хэмжснээр бас буруу одоо гэж хэлж байсан. Сайн захиж байсан. Тэгээд сүүлийн үед энэ гол аршаан шаргалжуутай аршаан сувил маань бол хөвчлөгдсөн юм байлаа. Хөвчлөгдснээс хойш бас гол анх аршааныг судалж байсан эмчнэр нь одоо бас тусдаа утаа гараад жишээлбэл энэ уулынхаа урд тэнгэрт нь одоо бүрнээ гээд хамгийн анхны энэ аршаан судалж байсан эмчин тусдаа бас ганууд гэж имлэг нэгээд ажиллаж байгаа жишээтэй. Тэр нь туршлагатай эмчнэр бас их цөөрсөн гэж ярьж байсан. За энэ одоо судас гэдэг аршаан байна. Тэгээд энэ аршаанууд нь бол маш халуун чанартай хөрлөг тийм учраас одоо энэ ингээд харж байгаа ах тийм ээ. Хатыг ямар байдалтай болгосон байна. За энэ мөгөөрсөн хоолой гэж байгаа шүү тийм. За ингээ ихэнх аршаанууд нь хатны дундаас нь ингэж өргөлж ундарсан байдалтай байдгаа. За одоо ингээд дээшээ явъя. За энэ замаараа дээшээ. За энд жишээл одоо бүлээн суудал гэдэг
зорилгоор энэ мэдээллийг бэлтгэж байна. За энэ аршаан бол энэ ногооноор бүтгэн ариун цэврийн аршаан гэж үтсэн байсан. Одоо тийм ариутгах чанартай аршаан энэ хадны доороос нь ундардаг юм билээ. За буцаад ингээд замаараа дээшлээ. За тэгээ энд ингээ ирээд ингээ сонсож байхад бол бас хүн болгон өөрөөхөө янз бүрээр нэмжлэгээ юу ярьдаг юм байлээ. Тийм болохоор гол эмчнэрийн хэлж байгаа зүйл бол намнамсан байдлаар биш. Яг эмчийн заавар зөвлөгөөнд ор одоо энэ аршааныг янз бүрийн хавсарсан байдлаар ялангуяа одоо уламжлалт эмчилгээнүүд таас их тохирдог. Гэхдээ шууд бас тэгж хэлж болохгүй. Ер нь тухайн онцлогоо хийж үзээд тэгээд яг л заавар зөвлөгөөгөөр л явнаа. Явах нь зүйтэй. Тэгснээрээ одоо маш сайн үр дүн гардаг. Одоо архаг ангийн боринхий тоолооны одоо янз бүрийн өвчин, архаг хууч өвчнүүд. За тэгэл одоо оюуны янз бүрийн хомсдол, Европ ангаа ухааны одоо эмчилж чадахгүй байгаа тийм эмч өвчнүүдийг энд одоо ангааж эдгэрч явах тийм хүүхдүүд одоо маш олноороо ирдэг юм байна. Сүүлийн үеийн мэдээж одоо нэг энэ агаар бохирдолтой холбоотой янз бүрийн уушгины архаг тийм өвчнүүд. За ер нь бүх төрлийн өвчнийг л хэлж байсан. Одоо бид нар энэ аршааныхаа хамгийн одоо энэ аршааны энэ бүсийн хамгийн баруун хувьд хэсэг дээр бол ирж байна. За энэ жишээлбэл энэ харагдаж байгаа яг энэ бол одоо үе мөчний аршаан, үе мөчний аршаан гэж хэлж байсан. Тэгээ хүмүүс энд одоо бас бие ингэж өвдгөө мөн одоо энэ аршаанаас өвдгөө шавшиж ингэж эргэлж байсан. Хамгийн одоо баруун хойдолд ирж байна. За одоо энэ жишээлбэл утлах эмчилгээний одоо аршаан төрлийн уушиг хоолой харшлын гаралтай олон өвчнөд бодлого их сайн үлээтэй олон өвчнийг эдгээдэг гэж үзэж байсан. Тэгээд тухайн одоо өвчнөөс шалтгаалж өдөрт 2-3 хүүхэд том гэх мэтлэн хугацаа нь хугацаатай гэж үздэг байлаа. За энэний ердөө хажуу сонирхолтой зүйл. Гоо сайхны шавар шавраар одоо маск тавиад энэ цаа доороос нь гэж бодлож байгаа юм ингээ харагдаж байна. За тэгээд хажуухан талд нь аршаанаас нь нүрээ угаах ёстой гэж хүмүүс ингэж
толгоны яг хажууд талд одоо энэ оошиг байж байна. Үсэн номертой. Цаад алд нь болохоор цаашаа хараад ихтэй хүн. Наадлынх нь суудалтай болохоор хоошоо харах нь хараад одоо ихтэй хүн сууж байна. За энэ ердөө доотлолт энэ хөлний аршин гэж байна. За энэ хөлн дээр болохоор хүмүүс одоо баруун зүүн хөл гээд энэ хажуу талын давцсан дээр хөлөө тавиад тэгээд одоо бас шивших дасгал хийх маягаар зарим нь бас хөл нүцгэн гიშгж байгаа харагдсан. Энийг бас эмчээс нь асуусан зүгээр хаа. За энэ цаадалд болохоор юм хэвтдэг юм бас хэсэг байгаа. Тэгээ энэ болохоор одоо нуруу ч юм уу зарим нь бас энерги гэж бас зарим нь ярьж ирсэн. Тэгэхээр ер нь янз бүрийн юм байдаг юм байна. Яриа гэх юм уу. Тийм болохоор яг одоо эцсийн байдлаар бүх үнэн зөв мэдээллийг туршлагатай эмчнараас одоо ингэж мэдэх нь зүйтэй болов. Тэгээд дугаарыг хараад байхад бол 180 орчим тийм аршин байд юм болов гэж харагдсан. Зарим яг Ахмад нутгийн хүмүүс 108 аршин байдгаа гэж ярилцдаг юм байлээ. За энэ урдталд ингээд үе мөч хүмүүс одоо ингээд үе мөчөө үрээд тэврээд гарын үенүүд гэж бас бичсэн байна. Гарынхаа үенүүдийг энэ саяны аршааны энэ уртхан талд бас их сонирхолтой тийм аршаан бас байсан. Энэ дэр бас хүмүүс хэвтдэг юм байлээ. Энэ нэг бас энерги өгдгөө гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд хэвтэгт бол мэдээж доороос айлгавтай учраас. За энэ байна. За энэ болохоор одоо бүүвэ гэж хүмүүс нэрлэж байсан. Тэгээд энэ жижиг чулууг илээд хүүхдүүдийнхээ нэрийг хэлээд бас даатгаж байгаа нь харагдсан. Тэгээд энэ аршаанаар бас одоо айц авч байгаа тийм дүр зургууд харагдаж байсан. За одоо эндээсээ одоо шууд доошоо явъя. За ер нь энэ тавьсан замуудаар явах ёстой байлаа. Миний байвал цаг хэмнэх үүднээс шууд явуулаа. За тэгээд ерөнхий нийтлэг энэ мэддэг аршаануудаас гадна мэддэггүй нарийн одоо яг судалгаа шинжилгээний эмчнэр л мэддэг тийм маш олон төрлийн аршаанууд байдаг. Мөн одоо энэ уулыг бас тойрсон аршаанууд байдаг гэж ярьж байсан. Тэгээ энэ бол гарч байгаа энэ бол ингээд өөр найрлага, өөр үйлчлэгээтэй юм аршаанууд. Тэгээ мөн одоо энэ ахмадууд ярьж байсан.